Сайн мэцхан үзэгчтэй тооцчин ярилцлагын цагийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаад Монголын үйлдвэрлэл бүтээн байгуулалт тэр дундаа аж үйлдвэрийн салбарын өнөөгийн төвшин, цаашдын хөгжил, төлөв хандлагын талаар ярих болно. За энэ удаагийн манай зочдоор аж үйлдвэрийн яамны хүнд үйлдвэрийн газрын тос нүүрс химийн хэлтсийн дарга Цэрэн Оров, за мөн мэрэгжлийн холбоодыг төлөөлж төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Жаргал сайхан нар урагдаа оролцож байна. Тэгэхээр гуруулаа ярилцлагынхаа эхэнд Монголд анх удаа болох ч байгаа энэ Монголын аж үйлдвэрийн чуулганы талаар товчхон үзэгчтэй эхлээд мэдээлэл өгье тийм ээ. Энэ ямар учиртай чуулган, ямар зорилготойгоор зохион байгуулагдах гэж байна? Монголын аж үйлдвэрийн чуулганы зорилго нь бол төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бусад нийгмийн төлөөллүүд оролцож хамтран нээлттэй хилцүүлэг өрнүүлж мөн нэгдсэн зөвшөлтөд хүрэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөгжлийн гарцыг олоход манай энэ чуулганы зорилго бол оршиж байгаа. Энэ Монголын аж үйлдвэрийн чуулган нь бол Монгол улсад анх удаага зохион байгуулагдж байгаа. Монгол улсад анх удаага аж үйлдвэрийн яам байгуулсантай холбогдсон ийм яг ийм цаг үе олсон ийм чуулган болж байгаа. Энэ чуулган маань цаашдаа бол 2 жил дараалан 2 жил болгоно зохион байгуулагдж явах юм аа. Энэ тас яриандаа дурдлаа шүү дээ тийм ээ. Монгол анх удаа энэ жил тусгаалсан яамтай тийм ээ аж үйлдвэрийн яамтай боллоо. За үүнийг дагаад ч гэсэндээ Монголын энэ аж үйлдвэрийн салбарын хөгжил нэлээд урагшилж байгаа болов гэж би харж байна л да. Жаргал сайхан таны хувьд энэ аж үйлдвэрийн чуулганы ач холбогдлыг та хэрэг харж байна? Тий, ер нь аливаа улс үндэстэн бол хийж бүтээж байж за тэр дундаа энэ сүүр аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж яж бас тэр тусгаар тогтнолоо дархлааг бол бий болгодог л доо. Тэгээ Монгол улсын хувьд бол энэ үйлдвэрлэгчдийн бодлого бол нэгдсэн гарц зангидагдаагүй. Төлөвлөлт зохицуулалтынхаа хувьд бол тийм оновчтой биш хэлбэрээр сүүлийн 25 жил явсал доо. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ шийдлийн засгийн газрын бас нэг том гавьяатай зүйл нь бол эрдээсээ энэ аж үйлдвэрийн яам байгуулсан. Аж үйлдвэрийн яам байгуулж улс орны одоо үйлдвэржилт аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тодорхой үе шатанд нь эрэм дараатаагаар төлөвлөлтөөр хийх энэ чиглэлүүд гарч бас энэ баялаг бүтээгч үйлдвэрлэгч компани хөв хүмүүсийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн бизнесийн орчинг ингээ тааламжтай болгох үе шат дараалсан энэ ажлуудыг зохион байгуулж байна л да. Тэгэхээр бид уул уурхаан одоо чуулгануудыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай чуулганууд их зохион байгуулж хийдэг байсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ өндөр технологийн аж үйлдвэрийн салбар руу гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, тэр хөрөнгө оруулагч нар үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэхэд энэ чуулганы ач холбогдол бол оршиж байгаа юм тий. Хууль эрх зүйн хүрээнд би бол таатай орчин бүрдсэн гэж хараад байгаа. Энэ жил ягаад тэгэхээр төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах, бодлогын баримтчдыг баталсан. Үүнийг дагаад үйлдвэрлэлийг дэмжих гэдэг ийм анх удаа юм хуультай болсон шүү дээ. Тэгэхээр эрх зүйн орчин бол Монголд үйлдвэрлэл явуулахад бүрдсэн гэж хараад байгаа шүү дээ. Тий, тэгэхээр эрх зүйн орчин бол бүрэн шинжлэглэлээ гэж бас хэлж болохгүй л да. Энэ бол тодорхой хугацаанд ингээд үе шаттайгаар хэрэгжих ёстой ийм процесс үйл явцтай. Тэгэхээр өнөөдөр бол аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримтч гэж бол байж байна. За манайх нөгөө мянганы хөгжлийн цогц бодлого гэдэг байж байна. Үйлдвэржилт хөтөлбөр гэж байж байна. Зүгээр биднэрт бол тэр хөтөлбөр бодлогод бол нэлээд олон байгаа. 31 тийм хууль эрх зүйн баримтчиг бол байгаад байгаа. Тэрний хэрэгжилт бол хангалтгүй бас байгаад гэсэн тийм зүйл байгаа л да. Тэгэхээр одоо энэ аж үйлдвэржилтэд яам байгуулагдсан энэ бодлогын баримтчгүүдийг хэрэгжүүлэх Монгол хүн сэтгэгч, бүтээгч цаашдаа бүс нутгийн болон дэлхийн аж үйлдвэрийн салбар руу өөрийн технологи, өөрийн бүтээгдэхүүнээр нийлэх энэ нөхцөл боломжийг бас ингээд бүрдүүлээд өгч яана л да. Тий. За гуруула чуулган руугаа эргээд орё. Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган 2015 9-р сарын 16-нд ганцхан удаа 10 дугаар сар уучлаарай 10 дугаар сарын 16-нд болох юм байлээ. Энэ чуулганаар ямар асуудлыг голчлон хилцэх юм бэ? Ер нь бол чуулганаар бол 5-6 асуудлуудыг ер нь гол болгож үзэж байгаа. Нэгдүгээрт бол одоо тэргүүлэх үндсэн аж үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох. Энэ юу вэ гэхээр манай бодлогод дурдсан шиг хөдөө аж ахуйн гаралтай төвхийд уулуурхан олборлог үйлдвэрлэлээс мэдлэг нэмүүртэг шингэсэн үйлчлэгийг бий болгож доктортой хөгжлийг хангах юм зорилтын хүрээнд бол тэргүй ээлжин дэмжиж ажиллах тэр чиглэлүүдийг гаргаж ирэх. Энэ асуудыг бас форумын хүмүүстэй хуваалцаж нэгдсэн хөгжлийн гарцыг олох. Хоёрт нь бол олон улсын чанартай олон улсын чанарын шаардлага хангасан ийм экспортын бүтээгдэхүүнийг чиглэсэн эм үйлдвэрүүдийн талаар бас бид ярилцах зорилготой байгаа. Гуравдугаарт бол бид манад худалдааны хууль бид нар гаргахаар бол төлөвлөж ажиллаж байгаа. Худалдааны хууль маань энэ
үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих юм бэ? Энэ хууль нь хоорондоо хэрхэн уялдаа холбоотой байх юм бэ? Ямар саад бэрхшээл гарч байгаа юм бэ? Энэ асуудлыг бид бас хөрөнгө оруулагч нартайгаа энэ нийгмийн төлөөлөлтөөгөө бас харилцаж хөгжлийн гарцыг олж харах ийм ажлыг төлөвлөж байгаа. Дөрөвт нь бид бас ямар нэг үйлдвэрлэл бол заавалчгүй өөрийн технологи хүний нөөцийн асуудал яригдах хэрэгтэй. Энэ асуудлыг бид бас ярилцуулна. Мөн томоохон үйлдвэрлэлийг бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахын тулд бид хөрөнгө оруулалт, зах зээл, санхүүжилтийн асуудал маань бол тодорхой байх хэрэгтэй. Энэ асуудлыг бид бас манай Монголын аж үйлдвэрийн салбар, Монголын санхүүгийн салбарын голлох төлөөлөгчдөд оролцуулж энэ асуудлыг бид бас ярилцуулна. Мөн түүнчлэн дараагийн том асуудал бид бол одоохор бол олон нийтэд зардаг байгаа Монгол улсын аж үйлдвэрийн салбар баримтлах бодлогын хүрээнд бол хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа томоохон төслүүдийн талаар бид бол танилцуулгууд хийх юм. Энэ маань бол дотроо бол газрын тос, төмөрлөгийн үйлдвэрийн чиглэлээр, машин механизмын үйлдвэрлэлийн чиглэлээр, цэсийн чиглэлээр бид ямар төслүүдийг бид төлөвлөд байгаа гэдэг бол олон нийтэд хөрөнгө оруулагчдад танилцуулах. Та энэ чуулган дээр ихтгэл тавьж штэ. Таны сэдвийг би дэлгэрүүлээд асууя л да. Аж үйлдвэрийн яам газрын тосны энэ бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд ямар бодлого барьж байна, ямар шинжил хийхээр төлөвлөж байна. Та түрүү ярьлаа ш тодорхой төслүүдийг танилцуулж байна. Ямар төслүүдийг бэлтгэсэн, бэлдээ төлөвлөд байж байна. За яг энэ чуулган дээр би бол газрын тосны чиглэлээр бол газрын тосны боловсруулах үйлдвэрийн чиглэлээр засгийн газраас барьж байгаа бодлого, энэ чиглэлээр барих байгаа үйлдвэр, энэ үйлдвэрийн төслийн талаар бид бол танилцуулга хийх болно. Энэ ер нь бол зөвхөн аж үйлдвэрийн яам гараад мөн урд нь энэ уулуурхай яам, энэ бүх газрын тосны газар, энэ бүх газрууд бол боловсруулах үйлдвэр барих талаар бол нэлээд их ажлуудыг бол хийж байсан. Бид энэ ажлыг үргэлжлүүлээд илүү өндөр түвшинд, илүү энийг боломжтой хэрэгжих боломжтой тэр нөхцлүүдийг бий болгох ажлыг бол зохион байгуулсан. Энийг бол бас танилцуулаад явах болно. Тухайлах юм бол та төслүүдээс дурдж болох зохисгоо. Тусган одоо ер нь бол бид нэр бол өнгөрсөн 3 дугаар сард засгийн газраар бол 113 дугаар тогтоолтыг батлуулсан байгаа. Энэгээр бол одоо газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн тийм тогтоол. Энэгээр бол бид бол говийн бүс болон зүүн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэрүүд барих тухай энэ засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэгээр бид юу тодорхойлсон байхээр нэгдүгээр бид бол хаана барих уу гэдэг одоо энэ бүсийнхээ засгийн газраас тодорхой болгоод өгсөн. Ямар хөө хүчин чадалтай үйлдвэрүүдийг барих боломжтойг судлах тэр үрийг бол өгсөн байж байгаа энэ тогтоолоор. Тэгээ энэний хүрээнд бол одоо говийн бүсэд бол 2 сая хүртэл хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрийн өрсөлдөөн тээзүү боловсруулахаар бол ажил явагдаж байна. Мөн зүүн бүсэд 300 мянган тонн хүртэл хүчин чадалтай жилдэг сүгэлтэй газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг бол өөрийн Монгол улсын газрын тосны өөрийн нөөцтэй тулгуурлаж үйлдвэр барих ийм төслүүдийг бид танилцуулах болно. Ажлууд нэлээд нааштай явж байгаа юм шүү дээ, тийм ээ. Ажлууд бол ер нь маш эрчимтэй явж байгаа бид бол. Аль болохоор бидэнд одоо энэ алтан боломжийг бас ашиглахыг бол хүсэж байгаа. Яагаад гэвэл Монгол улсын маань газрын тосны олборлолт, экспорт нь нэмэгдэж байгаа. Жил болгон мөн хэрэглээ мөн нэмэгдэж байгаа. Мөн гадаад зах зээл дээр бол түүхий тосны үн бол буурч байгаа. Бүгд тосны үн буурч байгаа гэдэг нь бид бас дотооддоо тэр хэмжээгээр хямд бензин шатхуунаа үйлдвэрлэх боломж өргөдөх хэрэгтэй. Цаг үеийн нөхцөл байдал бол их сайхан таарад байгаа юм тийм ээ. Би жаргал сайхангоос асуухад төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоо гэд мэрэгжлийн байгууллагын чуулганд бас орж байгаа нэг сайшаалтай болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр танаас салбарын хувьд аж үйлдвэр ямар бодлого барьж гин мэрэгжлийн холбоод бас энэ дээр яаж ажиллаж байна? За манай холбоо аж үйлдвэрийн яамтай хамтраад бид Монгол улсад машин үйлдвэрлэлийн салбар хөгжүүлэх ерөнхий схем гэж ингэж гаргаж ирж байгаа. За тэгээд манай нийт импорт жил бол бид нэг 6 тэрбум Америк долларын бүтээгдэхүүнийг Монгол улс импортлж авдаг л да. Тэгэхээр тэр авч байгаа бүтээгдэхүүний нэг 60% нь бол эрдээсээ л төмөр хийц, тоног төхөөрөмж, машин механизм байгаад байгаа юм тий. Тэгэхээр бид нэр одоо ер нь ингээд нэг үндсэндээ 6 бүлэглээд тийм ээ. Жишээ барилга, уул уурхай, барилгын тусгай тоногдолтой тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл. За автобус, цэглэгаан машины үйлдвэрлэл. За 0.5-аас 60 тонны даст ачааны машины үйлдвэрлэл, суудлын машины үйлдвэрлэл, трактор, хөдөөж машин механизм, чиргүүлийн үйлдвэрлэл, мотоциклд ундаг дугуйны үйлдвэргээд ингэж бүлгэлж байгаад наривчлан судалгаанууд бол хийж яана л да. Тэгээ бид энэ чуулган дээр юу ярих гэж байна вэ гэхээр Монгол улсад яг энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх мөнгөний урсгал одоо танилцуулах гэж сүүлийн 5 жилээр тий эдийн засаг өсөлттэй үеих уналттай үеих ингээд дунджаар ингээд аваад үсгэд
нэг 5 жилийн хугацаанд зөвхөн энэ автомашины энэ салбар дээр ихэд одоо энэ салбар дээр ихэд 1.7 тэрбум Америк долларын худалдаа авалт бол бид нар хийсэн байгаа. Тэгэхээр бид бол эрдээсээ энэ бүтээгдэхүүнүүдийн ядаж 10%-ийг нь Монгол улстай угсарч үйлдвэрлэж эхлэе. Бид одоо нөгөө мөрөөтгөл болио. Одоо бүтээцгээ хийцгээе. Ирэх зүйн орчны хувьд бол бас тааламжтай нөхцлүүд бүрдээд эхэлж байна. Тэгэхээр энэ үйлдвэрүүдийг дагаад цувраа 66 одоо дунд түвшний үйлдвэрүүд гарч ирэх юм. Кластерд орсон 66-гаа дагаад 122 жижиг үйлдвэрүүд гарч ирэх тийм ээ. Тэгэхээр энэ зөвхөн энэ салбарт гэхэд ч одоо ингээд 60-аад мянган хүний ажлын байр бий болж байгаа. Цаашлаад бүс нутгийн орнуудын аж үйлдвэрийн салбар руу, машин үйлдвэрлэлийн салбар руу нөгөө технологийн аутсорсинг гэж ярьдаг. Жижиг бүтээгдэхүүний аутсорсингоор нийлүүлэх ийм үе шаттай төлөвлөлтүүдийг бол бид нэр хийж байгаа. Тэгээд энийгээ бол бид нэр тавь гэж байгаа. Тэгээд мэдээж энэ том компанид ажил энэ төсөл хэрэгжихэд мэдээж хөрөнгө оруулалтын асуудал байж гин. За худалдаа авалтын асуудал байж гин. За гайл нөөтийн одоо татвараар одоо хамгаалах асуудлууд байж гин. За бүс нутгийн орнууд руу технологийн интеграцид орох асуудлууд байж гин. Боловсон хүчний асуудал байж гин. Тэгээд маш олон асуудлуудыг одоо шийдэл гарцуудыг бид бас томьёолж энэ чуулган дээр тавья гэж байгаа. Тэгээд энэ салбар руу хөрөнгө оруулалт хийгээч гэсэн уриалгыг бол жишээлхэд бид дотоодын компаниуд болон гадаадын компаниуд руу тавих гэж байгаа. За энэ дээр нэг зүйлийг онцлог хэлэхэд бол жишээлхэд 5 толгойн уурхаа дээр одоо нүүрс зөөдөг 50 тонны даацтай ачааны машин бол байж байна. Тэгэхээр энэ ачааны машинаа Монголд ансамбл буюу угсралт хийж болох уу? Ингэж угсарч хийе. Энд бол таат орчныг бүрдүүлээд өгвөл бид хөрөнгө оруулалт хийх бэлэн байна гэсэн компаниуд маш их байна л да. Тэгэхээр энэ хүн даацсан ачааны машинуудыг энэ уул уурхай салбарынхаа хөгжилтэй холбох хэлбэрээр бид явуулах боломжтой байж байна. За нийтийн тээврийн салбар гэдэг ингэж байж байгаа. Нийтийн тээврийн салбарт өнөөдөр 2000 автобусын парк зайлшгүй шинжлэх цаг нь болсон бол байж байгаа. Тэгэхээр 2000 автобусыг $100,000 ингэж үржүүлэхэд 2 тэрбум Америк доллар. 2 тэрбум Америк долларыг Монголд одоо нэг 30-40 мянган ажлын байр бий болгож үлдээх үү? Аль эсвэл 2 тэрбум доллараар бид солонгосын аж үйлдвэрийн салбарыг дэмжих үү? Хятадын аж үйлдвэрийн салбарыг дэмжих үү? Гэдэг асуултанд бид хариултаа олох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энийг төр засгийн түвшиндээ ч тэр хөрөнгө оруулагчдын түвшиндээ ч тэр үйлдвэрлэгч нарын түвшиндээ ч тэр хөгжлийн төлөө заа гэж нэг дуу хоолоогоор хэлж чадна байхаа гэж итгэж байна. Тэгээд энэ чиглэлээр бид нэр бол бас юунуудаа презентацийн бол тавина. Аж үйлдвэрийн чуулганаар ярих таны энэ сэдв бол маш сонирхолтой юм байна. Их сайхан мэдээ байна. Хэрвээ наад схем төлөвлөгөө хэрэгжээд эхлэх юм бол та нар яриандаа дурдлаа шүү дээ. 10% бид дотоодоо үйлдвэрлэх боломжтой гэж. Яг үнэхээр боловсон хүчний нөөц чадварч гэдэг юм уу? Тэр зүйл байна уу? Би таны ярианаас одоо бид импортоор авж байгаа машинуудаа өөрснөө үйлдвэрлээд унаад эхэлнэ л гэж ойлголоо л тоо. Маш энгийнээр. Тий. Тэгэхээр бид хөгжлийн энэ загварчил руу орох. Ер нь аж үйлдвэрийн салбар дээр түшгэлсэн эдийн засгийн цоошин загварчлалыг бий болгох. Тэр талаараа бол энэ бүс нутгийн орнуудын хөгжлийн загварыг бол харах хэрэгтэй байгаа юм л да. Жишээлбэл Тайланд яасан, Малайз яасан тийм ээ. Хятад яасан, Солонгос яасан тийм ээ. Тэндээс харахад эрдээс импорт оруулсан аж үйлдвэржилтийн бодлого гэдэг зүйлийг маш хүчтэй тавьж бүр 10 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн байдгийг. Түүний дараа импорт оруулж экспорт руу чиглэсэн аж үйлдвэржилтийн бодлого гэдэг нэг 10 жилийн хугацаатай. Дараа нь бол гадаадын хөрөнгө оруулалтыг татсах хэлбэрээр экспорт руу чиглэсэн аж үйлдвэржилтийн бодлого гэдэг их нарийн нэм төлөвлөлтүүдийг бол хийж явсан. Тэгэхээр бид бол тэр импорт оруулсан аж үйлдвэрийн салбарын хөгжлийн төвшөнд нь төлөвлөлтийг бол хийх ёстой. Монгол улс 1990 он хүртэл аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж ирсэн. Тодорхой 5 жилийн хугацаатаагаар. Тэр үедээ ерөнхийдөө бол бодлого маань импорт оруулсан аж үйлдвэрийн бодлого гэдэг томьёолтойгоор бид явж ирсэн юм байна. Тэгэхээр сүүлийн 25 жилийн хугацаанд үндсэндээ нэг энэ салбар маань уналтанд орцсон л доо. Тэгэхээр олон мянган хүн ажлын байргүй олон зуун мянган хүн эдийн засгийн цагаач хийгээд гадагшаа гараа явчихсан. Тэгэхээр би бол боловсон хүчний хувьд бол сурах болцоотой гэж бодож байгаа. За солонгосчуудын түүхийг харахад 56 дайн дуусаад 62 онд бол бас боломжийн төвшний боловсон хүчин бэлдээд авсан бол байж байгаа. Тэгээ одоо манайх ингээд мэрэгжил сургуулийн төвөдөө байгуулад бас энэ политехникийн салбар руу нэлээд нэг анхаарал хандуулад ирж байгаа үед энэ бүрэн болцоотой. Тэгээ хамгийн гол нь үндэсний хэмжээний компанид ажиллах хэрэгтэй. Улс орон даяар өрнүүлсэн тийм ээ. Энэ аж үйлдвэржилтийн хүчтэй бодлого явах хэрэгтэй. Бид хийж бүтээж чадна гэсэн тэр сэтгэл зүрхээрээ бид нэгдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл асар их мөнгөний урсгалыг хааж дотооддоо олон зуун мянган ажлын байрыг бий болгох боломж бол байна л да. Тэгээ би зөвхөн 10% дээр гэж ярьж байгаа шүү дээ. 10% дээр импортлж байгаа 7 одоо 50 мянган машины 5 мянгаыг Монголд эхлээ хийгээд үзье.
Дараа нь 10,000 болгоё, дараа нь 20-30 мянга болгоё. Ингээд аажмаар нэмэгдүүлээд дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ параллельны бүс нутгийн аж үйлдвэрийн салбар руу тэр аутсортингийн технологиороо нэгдэх ийм хүчтэй бодлогыг бид хийж манай эдийн засгийн аюулгүй байдал бол хангах юм байгаа. Манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолын дархлаас ирэх юм байгаа. Аж үйлдвэрийн хамтын мэргэжлийн холбоод хамтарч нэгт ажиллаж чадчихэв үү? Одоо хамгийн сонгодог жишээг харуулж яах гэж би ойлгож байгаа. Аж үйлдвэрийн яамтайгаа. Тэгэхээр өнөөдөр аж үйлдвэрийн яамтай хамтраад бид нэр одоо яг энэ бүх нэрвчлэн хөтөлбөр судалгаа, анализ дүгнэлтүүдийг бол хийгээ явж байна л да. Тэгэхээр энэ ганц манай холбооны ажил биш дээ. Тэгэхээр би юу хэлэх гэж байна вэ? Монгол улсад одоо энэ технократ удирдлагын тогтолцоог ер нь цаашдаа ингээд доктордоо барих 16 оны сонгуулийн дараа аж үйлдвэрийн яамыг бас энэ хэвээр нь үргэлжлүүлж ажиллуулах тийм ээ. Энэ яам дээр ажиллаж байгаа боловсон хүчнүүдийг өшөө давт сургах тийм ээ, мэрэгшүүлэх, өшөө яг сурсны ажлууд хийх болцоог нь цаашаа ингэж хангаж өгөх гэх мэтлэнгийн олон ажлуудыг бол хийх ёстой. Дөнгөж эхэлж байна бид. Би яг манай ярилцлагад хоёр талын төлөөлөл ирсэн болохоор нэг асуултыг дунд чинь тавьж ил та. Монголд аж үйлдвэрийн төвшин яаж тодорхойлох вэ? Танаас эхлэе. Хэр төвшөнд байна? Аж үйлдвэрийн салбарын төвшин бол би одоо миний бодож байгаагаар ер нь л хөгжлийнхөө гараан дээр байна гэж би одоо үзээд байгаа. Ер нь бол салбар төсвөрөөр янз бүрэлтэй бол манай бол хөнгөн үйлдвэрийн салбар бол нэлээд өндөр хөгжсөн. Бас дэлхийн түвшинд бас баруун бүтээгдэхүүнтэй гаргаж байгаа. Машин механизм, хүнд үйлдвэрийн чиглэл бол бид бас зарим талаар ололттой, зарим талаар бид энэ бас бус тус орнуудтай бас мөр зэрэгцээ тэр шинэ технологиудыг нэвтрүүлэх ийм ажил бол зайлшгүй шаардлагатай байж байгаа. Энэ ажлыг хүрээж гисэн маш олон ажлууд хийгдэж байгаа. Тэрчний холбоотой ажиллаж байна. Гадаадаас ажиллаж байгаа, нэрс дэш орж ирсэн залуучуудтай бас их ажиллах юм асуудлуудыг тавьж байгаа. Одоо манай дээр ч олон хүмүүс мэрэгжлийн нөгөө сургуулиуд байгуулж байна л да, нөгөө мэрэгжсэн ажилчин бэлдэх сургуулиуд байж байгаа. Одоо энэ дархан дээр байж байгаа. Одоо манай хүүхдүүд сайн олимпиад орж ирсэн л да. Ийм чиглэлийн ажлуудыг эдэнтэй нэлээд төлхөө ажиллаж эхлээ болсон хүчнээ бэлдэж авах. Энэ чиглэлээр бас хандах, мөн шинэ технологиг нутагшуулах. Энэ дээр л гол анхаарлаа төлөвлөхөд ажиллаж байгаа л да. Манай салбарын хувьд газрын тосны салбарын хувьд бол одоо бас их таатай орж мөрдөд холбол нэмэгдэж байгаа. Технологиудыг бол маш хэмжээгээр бол өөрчлөгдөж байгаа. Шин технологиуд газрын тос холбоорлого, шинээр өөр ямар нэгэн уламжлалт газрын тосуудыг бол холбоорлого нэвтрүүлэх, тэрнээс газрын тосны бүтээгдэхүүн төс шатхуун гаргах ийм ажлууд явагдаж байгаа. Занар нүүр шингэрүүлэх гэдэг. Энэ технологиудыг бид нар нэлээд эрч хүчтэй ажиллаж байгаа. Гадаадын туршлагуудыг бол маш ихээр судалж байгаа. Газрын тосн дээр бас олон нийтийн дунд жоохон төрөгдөл үүсдэг л дээ. Энэ салбар дээр одоо уулуурхан яам байгаа шүү дээ. Уулуурхан ямыг одоо яг аль чиглэлээ хариуцаад, танах аль чиглэлээ хариуцаад байгаа. Энэ нэг бас бид нэр сайн тайлбарлаагүй учраас хүмүүсээ бас буруу ойлголттой байдаг. Энэ дээр бол өмнөх 2014 он 11 сар баг тийм 12 сард бид нэр бол засгийн газрын бүс өөрчлөлтөөр бол аж үйлдвэрийн яам байгуулагдаад аж үйлдвэрийн яамд бол газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал, бүх боловсруулах үйлдвэрийн асуудлууд бол аж үйлдвэрийн яамд бол хариуцагдж байгаа. Уулуурхан яам газрын тосны газарт бол Монгол улсын шатхууны хангамж, газрын тосны олборлолт энэ асуудлууд нь бол уулуурхан яам газрын тосны газарт хариалгаж явж байгаа. Одоо хоёр яам засгийн газрын агентлаг бол нэгт холбоотой ажиллаж энэ ажил нь бол хамтарч хийхгүйгээр явах аргагүй. Тос нь бол уулуурхан яамны асуудал төр байж байгаа. Манайд бол боловсруулах үйлдвэрийн асуудал. Тэгэхээр бид бол нэлээд энэ бүх саяын одоо дээр дурдж ирсэн тэр тээзүү боловсруулах, энэ үйлдвэр барих энэ асуудлууд дээр бүгдэндээ нь бол ажлын хэсэгт нь бол уулуурхан яам газрын тосны газрын мэрэгчлэлтэнгүүд хүмүүсийг бол оролцуулж ингэж ажиллаж байгаа. За түрүүний асуусан асуултыг танд тавья. Монголд аж үйлдвэрийн салбарын одоо төвшин та яаж тодорхойлох вэ? Тий, энийг бол нөгөө судалгаа гаргах хэрэгтэй л доо. Тэгэхээр сая нөгөө нүүбийн хүний хөгжлийн сангаас хийсэн судалгаа байна, Дэлхийн хөгжлийн банкны судалгаа байна, Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаанууд бол байгаа. Тэгэхээр дэлхийн улс орнуудын аж үйлдвэрчлэлтийн салбараас гарч байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Монгол улс бол хамгийн доогуур байгаа. Хамгийн доогуурдаа бүр хэд доогуур байгаа. Тэгэхээр бага орлоготой, дундаж орлоготой болон бага орлоготой улс орнуудын аж үйлдвэрийн салбараас гарч байгаа бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад 3-аас 4 дахин доогуур бол байгаа.
Энэ бол үнэхээр эмгэнэлтэй үзэгдэлтэй тийм ээ. Тэгэхээр энэний үр дүн юу яаж идэрс гарч ирж байгаа вэ гэхээр өнөөдөр маш олон идэр насны залуучууд гадаад руу эдийн засгийн цагаач хийгээ гарч байна. Тий. Энд ажлын байр алга байна Монгол улсад. Тий. Бас ингээд ус орондоо байлаач гэсэн үнэхээр ажил олдохгүй тийм ээ. Бас нөгөө яг мэрэгжлийн түвшний ажлууд олдохгүй тийм ээ. Зүгээр нэг үйлчлэгээний хэлбэрийн ингээд нам технологи шаардсан тийм юмнууд бол орж ийн л да. Тэгэхээр Монгол улсын аж үйлдвэрчлэлт бол энэ төвшин бол үнэхээр хүнд байгаа. Үнэхээр уналтанд орсон бол байж байгаа. Тэгэхээр энийг сэргээх тэр цаг үе нь бол ирсэн. Бид ийм хэлбэрээр цаашаа удаа явах юм бол манай улс бол энэ технологийн дарангуулалд орох, эдийн засгийн дарангуулалд орох ийм аюултай нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр Монгол улс бол маш хүчтэй аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж бол байгаа. Яагаад гэвэл Монгол улсад Менделеевийн 108 элемент тэр чигээрээ байж байна. Тэгэхээр энэ элементүүдийн боловсруулалт дахин боловсруулалт, гүн боловсруулалтын ийм циклүүдийг бол Монгол улсад нэвтрүүлвэл дэлхийн хамгийн хямд ган тийм ээ сайжруулсан ган. За хамгийн одоо цэвэр катодын зэсүүд хамгийн хямдаар гарах ийм нөхцөл боломж бол Монгол улсад бол байгаа л да. Тэгэхээр бид энэ уул уурхайн салбараа нэлээд төлхөө хөгжүүлж яаж эндээс орж иж байгаа хөрөнгө мөнгийг эрдээсээ л энэ аж үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж бий болгож энлүүгээ хийх ёстой. Энэ бол эрдээсээ л тэр Солонгосын туршлага бол байж байна. Тэр Тайландын туршлага бол байж байна, тийм ээ. Тэгэхээр ингэж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Тэр төвшний хувьд бол бид үнэхээр маш хүнд байдалд бол байж байгаа. Тий. Дэндүү намд оруулсан. Аж үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тухай яамн дээр ямар нэгэн шийдвэр гарсан яригдсан зүйл байгаа юу? Энэ нөгөө үйлдвэрчийг дэмжих тухай хуулинд бол энэ асуудал маань орсон байж байгаа. Энэ бол ер нь бол яг энэ чиглэлээр бол үйлдвэрчдийн дэмжих тухай хууль гарсантай холбогдоо бол бид нар бас стратеги төлөвлөгөөнүүдэд гарч байгаа энэ бодлоготой холбоотой стратеги төлөвлөгөө гарч байгаа. Энэ дээр асуудлуудыг нэлээд дэлгэрэнгүй задлж ярьж байгаа. Гэтэ би яг бүрэн тэр асуудал маань засгийн газраар орж бас улсын хурлаа бас орох ёстой. Тэгэхээр бол тэрийг бол тэр асуудал яг бүрэн шийдэгчтэй хэмжээд байгаа учраас би бол одоо бас нэг харайлж чадах байна. Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган 2015 гэдэг энэ анх удаа болж байгаа чуулганаас одоо мэдээж тодорхой үр дүн гарна тийм ээ. Ямар нэгэн бодлогын баримт жижиг ч юм уу тодорхой шийдвэрүүд гарах уу үүний дараа? Би бол одоо энэ чуулганаар хилэлцсэн асуудлууд дээр тодорхой асуудлууд томьёологдоод улсын хурал дээр тодорхой хуулийн төслүүд гарч ирэх тийм ээ. Засгийн газар дээр тодорхой тогтоолууд гарах ёстой гэж ингэж харж байгаа. Тий. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх 3 тулгуурт бодлого гэж бол байдаг л да. Энэ дөр нэгдүгээр болохоор тэр хууль эрх зүйн орчноо гин таатаа болгож өгөх. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын орчныг нь бий болгож өгөх. Гуравдугаарт нь тэр худалдаа авалтын бодлого гэж ярьдаг. Худалдаа авалтын бодлого. Тэгэхээр өнөөдөр худалдаа авалтын бодлого бол эх оронч болох ёстой. Тий. Тэгэхээр Солонгосын жишгийг би яриад байна л эх оронч худалдаа авалтын бодлого. Энд бол төрийн манлайлал гэж нэг номерын асуудал байдаг. Нэг номер. Тэгэхээр одоо монголчуудын татврын мөнгөөр бий болж байгаа төсвийг буцаад монгол хүнийг ажлын байртай болгох, Монгол улсын хөгжил дэвшлэнд төлөө зарцуулах ёстой. Тэгэхээр тэр эх оронч худалдаа авалт бол эдийг бий болгох тэр соён гэгэрүүлдийн ажлыг бол маш сайн хийх ёстой юм байна. Манай бас энэ засаг төр барьж байгаа, төр засгийн алба хашиж байгаа хүмүүсийн одоо дотоод итгэл үнэмшил. Эх орон санаачлахууд бас нэлээд бадарч асах хэрэгтэй юм байна. Тэгжээж бид энэ салбараа хөгжүүлж босгож ирнэ шүү дээ. Эх оронч худалдаа авалт гэдэг дээр би нэг зүйлийг онцлмоор байна л да. Эх оронч худалдаа авалт одоо яг төр засгаа санаачлаад байгаа юм боловч орж байгаа шүү дээ. Энэ үйлдвэрлэлийг дэмжих хуулинд төрийн байгууллагууд Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авахгүй. Хэрвээ авах юм бол та бүхэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэд хуулийн тийм зүйл туссан гэж ойлгосон л да. Та энэ дээр жоохон тодорхойлол өгөөч. Энэ бол эх оронч худалдаа авалт мөн бидтэй. Эхэлж байна. Эхэлж байгаа. Энэ бол улсын хурлыг бид муулаад байдаг. Энэ улсын хурлын түүхэн үүрэг нь одоо түүхэн гавьяаны юм шүү дээ. Энэ үр дүн нь 2 3 5 10 жилийн дараа ингээд маш гоё гарч ирнэ л дээ. Тэг хүмүүс тэр алсан юмыг бол харж чадахгүй байх шиг байна. Энэ хурал ямар гавьяа болж өгдөг. Ер нь бол энэ бол жаргалсай хаахын байнга ярьдаг. Энэ манай жаргалсай хаач биш. Энэ манай бүх одоо энэ дотор үйлдвэрлэгч нарын хүсэж мөрөөдж ийсэн бас эдний өөрийнхөө үйл ажиллагаанд төлөвлөж ийсэн зүйл маань бол биелэл болсон л доо. Энэ бол засгийн газрын 336 доо тогтоол 36 доо тогтоолоор бол одоо дотоодын бараа бүтээгдэхүүнийг дотоодоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг авах энэ жагсаалтыг бол гаргасан байна. Энийг бол одоо үйлдвэрлэгч нар бол маш таатай хүлээж авсан. Бидэндээ бол ингээд яриад дараа нь баяр хүргээд явж яана л дээ.
Яг энтэй холбогдуулаад бид нар бол тэр дотоодын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах жагсаалтыг гаргаад дээрээс нь бас үнийгээ дэмжиж энэ үйлдвэрлэснээ дэмжиж бас тодорхой хэмжээний төслийн зээлүүдийг авахт нь бас засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр бол энэ ажил маань бол бүрэн хэрэгжих боломжтой байна. Үйлдвэрчдийн хууль маань бол уулын маань ганц зорилго нь бол ийм л байсан шүү дээ. Үйлдвэрчдэд дэмжих яаж дэмжих. Дээрээс нь бид нар бас надаас нь бас дотоодоос хэлсэн байна. Бид нар дээрээс нь бас импортын зарим татрыг бол нэмэгдүүлсэн байгаа. Бас дотоодын үйлдвэрлэлд дэмжих зорилгоор. Тэсэлд гарсан байна. Ер нь бол аж үйлдвэрийн яамнаас бол ер нь бол за энэ дээр цемент бол 20% нэмэгдсэн тийм ээ. За тарилаа бас 15% нэмэгдсэн гэдэг ингээд орж иж байгаа тийм ээ. Тарилаа бас үйлдвэрлэсэн шүү. Энэ хэр одоо үр өгөж өгөх үү? Та яг үйлдвэрлэсэн үнэвд 15% татвар нэмэгдчихээр. Гэхдээ тэгээд дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр тарилаа бас бол их зах зээлийн бага сегмент юм л да. Тэ. Цаана автобус гээд 2000 автобус байгаа. Тэгэхээр гол сегмент рүүгээ бид нар бас анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлээр бас энэ гайлын одоо дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлд дэмжих тэр шийдвэрүүд ойрын хугацаанд би гарч ийн гэж итгэж байгаа. Да ялангуяа энэ форум дээр ярилцсан. Форумын дараа бол энэ шийдлүүд нэлээд эрчтэйгээр яригдаа гарч байгаа гэж бодож байна. Энэ форум бидний асуудал гэдэг л одоо хүмүүст ил тод болгож илүү сурталчлах энэ боломж өртгөд байгаа юм л да форум. Хүмүүс нь одоогоор ихдээ бас сайн бас мэдээгүй л байгаа. Яг тийм чиглэлээр ажиллаж байсан хүмүүс л одоо энэ асуудлыг мэдж байгаа болохоос биш өөр ахаад энэ ажил төлөвлөд явж байгаа бизнес эрхлэгчид энэ үйлдвэрлэл эрхлэгээ явж байгаа хүмүүс бас зарим нь бол энийг бас мэдээгүй байгаа. Энийг бол сурчлах аягүй том боломж болдож байгаа форум байна. Бидэнд гаргаж өгч байгаа нэг. Би бас үзэгчтэйгээ энэ чуулган маш сонирхолтой, үр дүнтэй юм чуулган болох юм болов уу гэж та бүхний ярианаас ойлголоо л да. Тэгэхээр энэ чуулганд чихээ тавиад сайн сонсоосаа гэж хүсэж байна. Оролцоосоо хийснээс яг оролцох энэ мэрэгжлийн холбоод бүртгээ дууссан бидтэй компаниудыг аж ахуйн нэгжүүдийг оролцох хүсэлтэй хүмүүс яах вэ? Манай өдөн дээр бол юу байгаа? Ажлын комисс гарцсан байгаа. Эндээс бол бид нар бол вебсайт гарсан байж байгаа. Энэ вебсайтаар ороод бол бүх холбогдох мэдээллүүдийг авч болно. Мөн онлайнаар шууд бүртгэл хамгаалаад явах боломжтой байгаа. Тэгэхээр бол энэ бол аль болох талаас бол аль болох олон хүмүүсийг хамруулах юу бол зорилгыг бол гол болгож байгаа. Манай яамны бас вебсайтаар ороод гэсэн мэдээлэл авч болно. Энэ тусгай өөрийнх нь форумын вебсайтаар ороод мэдээлэл авч болно. Одоо энэ аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гэдэл олон жил ярьлаа шүү дээ. Хүмүүс яг ач холбогдол маш өндрөө гэд ярьдаг. Та хоёрыг би бас яг энэ аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг маш тодорхой товчхон томьёолооч гэж хүсэж байна л да. Таны хувьд энэ аж үйлдвэрийн салбарыг Монголд хөгжүүлэхийн гол ач холбогдол юу юм бэ? Танаас эхлэхгүй та эхлээд ярьж тийм. Ер нь бол ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Бид одоо өдөрт ингээд нэг 100 төгрөг гэртээ оллоо гэхэд 90 төгрөгийг нэг хятадууд аваад өгчөж штэ. Тэгээ солонгочууд аваад өгчөж штэ. Би тэр 90 төгрөгөө гэрүүлдээ үлдээмээр байна штэ. Би хүүхдийнхаа боловсрал дараач ажлын байр тэрлүү үлдээх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэний ач холбогдлыг бол геополитикийн түвшинд ч бас ярьж болж байна. Улс их орны хөгжлийн түвшинд ярьж болж байна. Үндэсний сэргэн мандалтын түвшинд бол ярих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр хийж бүтээж чадахгүй, сэтгэж байх чадахгүй тэр үндэстэн бол мөхтөө. Энийг бол бүр эрт Ромын үеэс, Грекийн үеэс хэлцүүг байгаа шүү дээ. Тэгэхээр хүний хийж чадахгүй тэр зүйлүүд технологиг бүтээж хийж чадсан тэр ард түмэн өөр агуу болчлаа шүү дээ. Японы хардаа. Тэгэхээр бидний өвөг дээдсийг хар 13 дугаар зуунд дэлхийн эзэнт гүрэн байгуулсан. Юугаар байгуулсан? Технологиороо, төмрөөрөө, гангаараа, хурдаараа байгуулсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр төмөртэй холбоотой бүх зүйлээ мэдэхгүй болчиход байна шүү дээ. Бид халбах сэрээгээ хийж чадахгүй байна, тийм ээ. Бид хүрзээ шангаа хийж чадахгүй байна. Тэгэхээр ийм төвшинлөө бид дороотолд орсон байна. Манкур дугаалын сэтгэлгээр орсон байна. Тэгэхээр энэ Монголын нийгэм, монголчууд босох ёстой, сэрэх ёстой. Тий. Энэ даяарч байгаа шинжлэх ухааны хөгжлийн энэ эрчимтэй 100 бид хүн төрөлхтөнд хөл нийлүүлж авах маань ядаж төрүүлдэггүй маа гэд. Тий. Тэгэхээр ер нь бол маш амбицтай төлөвлөгөө тавиад 50 жилийн дараа Монгол технологиос хамааралтай хүн төрөлхтнийг дахиж бий болгоно гэсэн том зорилт тавиад тэгээд дотоодын аж үйлдвэрөө бид босгож ирэх хэрэгтэй байхгүй юу. Тэгээд аж үйлдвэрчсэн орнуудын хүмүүсийн цалин орлого ямар байгаа. Тэдний нүд харцсан ямар байгаа. Тэдний хямар сүлдэн ямар байгаа. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бид нар үнэхээр үндэсний хувьд бол энэ салбараа босгож чадаагүй үр дүнд бол 2-300 мянган залуучуудаа хөөрхөн амьдралаар амьдруулж штэ. Гадаад эдийн засгийн цагаач маягаар ингээд алдчихад. Тэгэхээр манай улсын хөгжлийн хөгжих тулгуур цэг аж үйлдвэржилт.
Өөр зам байхгүй. Өөр биднэрт ярих юм байхгүй. Тэгээд болохгүй бүтэхгүй гэдэг тэр үгийг бид мартах ёстой бүгд төвшөнтэй. Болох бүтээхийн тулд бүгдээр зүтгэх ёстой. Бид солонгос хүнээс юугаараа дутсан. Бид хятад хүмүүсээс юугаараа дутсан. Бид орос хүмүүсээс юугаараа дутсан. Адилхан сэтгэн, адилхан үдтэй, адилхан гартаа технологи эзэмшиж чадна. Гол нь биднэрт энэ үндэсний эвнэгдэл, энэ үнэт зүйл зорилгынхаа төлөө тэмцэх энэ чадвараа хөглөх ёстой л байгаа. Ажил төрийн яамнаас энэ барьж байгаа бодлогыг үйлдвэрлэл эрхлэгчид дэмжиж байгаа үстэй. Тэглэв яах вэ? Одоо хамгийн ихний хүний нөө шүү дээ. Одоо дэмжиж энэ асуудал яригж ирсэн бүх асуудлуудыг бол. Гэхдээ бид яг юу бол аж үйлдвэрийн яам гэдэг бол өөрөө зөвхөн бодлогын тодорхойлж өгдөг. Энэ аж үйлдвэрлэл эрхлэгч нарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүдийг эрх зүйн орчноор нь хэрхэн дэмжих вэ? Энэ хүмүүсийн ажиллах боломжийг нь яаж олгох вэ гэсэн энэ асуудлыг бид бодлогыг гаргаж өгдөг. Эрх зүйн орчноор дэмжлэг үзүүлэх энэ асуудал яамны гол үндс үүрэг байдаг. Энэ ажлыг л аж үйлдвэрийн яамын төлөө бол сая энэ богино хугацаанд бол маш олон ажлыг амжуулсан. Энийгээ бид нэр энэ форумаараа тайлагнах гэж байна. Тэгэхээр энийг бол одоо аж үйлдвэр манай үйлдвэр эрхлэгч нар бол нэлээд таатуулж авах бол бид хүлээж байгаа. Эргэцэн орчин гэл гурлаа бас ярьсан цагаас эхлээл таач яриандад орцсон тийм ээ. Яг үнэхээр үйлдвэрлэл эрхлэхэд эргэцэн орчин таатай бүрдсэн үү? Бүрдэж эхэлж байна, явж байна. Тий. Би одоо тэр Тайландын ч юм уу нөгөө бүс нутгийн орнуудын туршлагыг харахад болоогүй байна. Өшөө олон хууль дүрм журмуудыг томьёолж гаргах шаардлагууд бол байгаа. Тэгэхээр бид одоо энэ хөтөлбөрийнхаа хүрээнд тэр асуудлуудыг бол шийднэ тий. Саналуудаа бол тавина. Түрүүн бас дурдаад өнгөрсөн ш тийм ээ. Худалдааны хуулийг боловсруулах гад аж үйлдвэрийн яам ажиллаж байгаа гэж. Би жаргал сайхан дарга ярианаас бас нэг зүйлийг сая анзаарлаа л да. Энэ аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд боловсон хүчний асуудал их чухал юм байна гэж. Яам энэ дээр барьж байгаа бодлого юу байна? Энэ чиглэлээр бол нэгдүгээр бид нар бол Монгол улсын шинжилгээ боловсрол шинжилгээний яамны одоо их сургуулиудтай бол тийм нэлээд хэлхээ холбоотой ажиллаж байна. Энэ чиглэлийн судалгааны байгууллагуудаас хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгуулад хамтран ажиллаж байгаа. Мөн нийгмийн төлөөлөлсөн төрийн бас байгууллагын үйлдвэр эрхлэгчдийн холбоодуудтай бас хамтраад томоохон зөвлөгөөн, уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Дээр бид бас дурдсан бас тэр мэрэгжлийн ажилчин бэлдэх асуудал байна. Үйлдвэрлэлд бол хамгийн түрүүнд бол мэрэгжлийн ажилчин бидэнд бол зайлшгүй шаардлагатай. Би өнгөрсөн сая амралтаараа дархнаар явсан л дархаадаар яваад ингээд дархаадд байдаг нөгөө техникийн коллежээр орсон. Манай найзуудаа бас сургалтын албаны дарга нийт. Тэгээд тэдний захирлуудаа уулзаад тэгээд явж байхад бол үнэхээр Монголын мэрэгжлийн ажилчин бэлтгэх сургуулиуд маань үнэхээр өндөр түвшинд очсон байна. Тэр Германы тавьдаг тэр стандарт байна. Тэдний сургалтын норм байдаг, норматив байдаг. Тэрийг хангацсан байна. Маш өндөр хэмжээний чадaltaй залуучуудыг бэлтгэж байгаа юм байна. Тэгэхээр бол бид нар бол боловсруучны чиглэлээр бол аль болохын мэрэгжлийн сургуулиудтай холбогдож тэгээд дээрэс нь энэ мэрэгжлийн холбоотой холбоо энэ гурван холбоог бий болгоод дээрэс нь төр энийг хооронд нийлүүлж өгöd хамтарч ажиллах. Өөр ямар эрх зүйн орчны талаас нь тусламж дэмжиж болох боломжтой. Ямар бодлого боловсруулах боломжтой. Энэ талаар нь хамтарч ажиллах боломжтой гэж харж байгаа. Танаас салбарын үед боловсон хүчийг хэр сайн бэлтгэж байна? Ер нь бол хүнд байгаа л да. Тий. Одоо Монгол улсад жилдний 20,000 залуучууд дээд сургууль төгсөж байгаа. Түүний 16,000 нь болохоор одоо бизнес магистр ч юм уу тийм ээ. За нэг хуульч гэж ч юм уу ийм 16,000 хүн төгсөөд ажил энэ байран дээр гарч байгаа нь бол нэг түүний нэг 10 хүрэхгүй данил байна л да. Тий. Хангахгүй. Бусд нь бол тэгэл дипломтой худалдагч болох шахав ийм агт болчиход байгаа байхгүй. Политехникийн салбарт, инженер техникийн салбарт 4,000 хүн төгсөж байгаа. 4,000 бол сургууль төгсөөд ажилтаа болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр би нэгдүгээр төвөж хэлмээр байна вөхлөөр энэ сургалтынхаа бодлого руу бид нэлээд хүчтэй анхаарах ёстой. Тий. Хоёрдугаарт төгсөгчдийнхаа чансааг бол дээшлүүлэх ёстой. Одоо төгсөж гарч ирж байгаа оюутнууд одоо политехникийн дээд сургууль төгсөн оюутнуудын автокад солиотрик програмуудаар ажиллах чадвар гэж техникийн зохион бүтээл, техникийн одоо ашиглалт бүгд одоо програмчилсан шүү дээ. Тэгэхээр тэр програмуудаа бүрэн төгсөө ажилладаг. Дараа нь одоо нөгөө тоон өдөрлөгтэй машин гэж ярьдаг. CNC машин дээр инсталл хийдэг тийм ээ. Тохиргоонуудын хийгээ тодорхой нэр төрлийн ийм бүтээгдэхүүнүүдийг одоо ингээд 3D-гээр зураа гаргаад ирдэг, үйлдвэрлэлээ гаргаад ирдэг. Ийм чадварыг эзэмшиж сайн боловсон хүчин төгслөө гэж ярина. Тэгэхээр өнөөдөр яг энэ төвшөнд бид нар бол бас хүмүүсээ төгсөж чадахгүй байгаа. Тэгэхээр би юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ
том мөнгөний урсгал дээр үйлдвэрүүд байгуулах юм бол хүссэн бид нар мэргэжил сургуулийн төвийн түвшиндчдэр, ихтэй сургуулийн түвшиндчдэр маш хатуу шаардлагатай ажиллахаас өөр зам байхгүй байгаа. Тэгээд ганц өмөр сайттай, боловсролын сайд ганц өмөр сайттай бид нар бол яриа тодорхой саналуудаа өргүүлээд тийм ээ. Техникийн зураг зүүн одоо програмуудын сургалтуудын цагийг бол нэмэгдүүлье. Техникийн сургалтын хичээлийн програмуудыг энэ бүс нутгийн орнуудын ихтэй сургуулиудын хичээлийн програмуудаа үйж өгье. За, техникийн технологийн чиглэлийн олимпиадуудыг зохион байгуулъя. За, ихтэй сургуулиуд дээр тэр тоон удирдлагатай машины лабораториудыг бол би хийж өгье. За, мисүүд дээр одоо мэргэжил сургалтын төвд дээр бас тодорхой тоон удирдлагатай машинуудыг хийе. Тэгээд үнэхээр тэр тоон удирдлагатай сенсийн машин дээр ажиллаж сурцсан тэр хүүхдүүд бол өнөөдөр шууд Японы Toyota-гийн машин үйлдвэрлэлийн интеграц руу нэгдэж орох бүрэн боломж байгаа байхгүй. Бүрэн одоо Sankoseгийн Monshibasaki гэдэг компаниуд Монголд байж байгаа Японы хөрөнгө оруулалтаа тийм ээ. Тэгэхээр бидний зорилго бол эрдээсэл аль болж игэл Японы тэр машин үйлдвэрлэлийн интеграц руу орж нэг тодорхой нэг ийм бүтээгдэхүүнүүдийг хийгээл нийлүүлэх тийм ээ. Жилд 2-3 саяар хийгээд нийлүүлэхэд зорилго байгаа монголчуудын хувьд бол. Тэгэхээр тэрнийхээ 90% нь Японд экспортод гаргадаг, 10% нь дотоодын үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Ийм төлөвлөлтийг бид нар хараад байна. Тэгээд боловсон хүчний хувьд бол маш эрчимтэй хүчтэй бодлого сургалтуудыг бол явуулах ёстой. Одоогийн төвшин бол бас хангалттай төвшөнд бол хүрээгүй байгаа. Ер нь бас монгол хүний өөрийнх нь чадамж бол байт юм л да. Их хурдан сурдаг. Нэг инженер 10 инженерийн мэргэжил эзэмшдэг. Тэгэхээр тэр монгол хүний нөгөө байгалаас өгөгдсөн энэ өгөгдлийг түшиглээд энэ сургалтуудыг нэг 3 жилийн хугацаатай 2 жилийн хугацаатай ингэж хийх ёстой. Тэгэхээр бид бол ажил сур ажил гэсэн ийм програмыг л яг Япон шиг дэвшүүлэх хэрэгтэй байхгүй. Түүнээс сураад байх нь биш. Онл үзээд байх нь биш. Эрдээсэл манай үйлдвэрүүд дээр ажиллахдаа бас сур. Өдөрт 8 цаг ажиллахад 4 цаг нь шууд одоо тэр деталь хийцүүд ангиудыг яаж зурдгийг, яаж машин руу оруулдгийг, яаж гарсан бүтээгдэхүүний чанарыг шалгадгийг, тэрийг яаж систем дотор угсралтаа хийдэг ингээд их нарийн процесс л дөө. Тэгээд тэр чиглэлээр бид ажиллах ёстой, явах ёстой. За, ажил төрийн салбар Монголд маш сайн хөгжлөө. За, тухайлбал танаас салбар тийм ээ, төмөрлөг машин үйлдвэрлэлийн салбар сайн хөгжлөө. Зах зээлийн багтаамж Монголд байна уу? Тэгээ 744 мянган автомашинтай байгаа. Энэ нэг машиныг $10,000 гээд ингээд тооцоод үзэх юм бол 7 тэрбум орчим доллар бол байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын зах зээлийн багтаамж одоо эдийн засгийн нэг огцон өсөлттэй биш байхад ийм байгаа даа байхгүй юу. Одоо ингээд бид уулуурхаа том мега төслүүд ашиглалтанд орчих юм бол манай эдийн засгийн бол ингээд тэлэн л дээ. Тэлэн. Тэгэхээр багтаамж бол байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд дэлхийн брэнд компаниуд Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулж байгааг харж байгаа үстэй. Энэ улсууд бол зах зээлийн багтаамж байгааг нь харцсан байгаа байхгүй юу. Одоо тэр Cummins-ийг бол байж гэн тийм ээ. Каттын машин үйлдвэрлэлүүд баг бүгдээр ороод ирсэн байна. Honda ингээд ороод ирсэн байна. Европын брэндүүд ингээд ороод ирсэн бол байж гэн. Америкийн брэндүүд ороод ирсэн байж гэн. Энэ юу гэж хэлж байгааг бол багтаамж нь байна. Энэ багтаамж энэ мөнгийг чинь бид нар авчаа гэдэг тэр улсууд сууж шít. Биднэрт нөгөө загас барих ухаан заахаас илүү бэлэн загсыг бариад үндэстнийг бол сэтгэх чадваргүй, бүтээх чадваргүй ийм хандлага руу төлөх тийм юм явж байгаа байхгүй. Тэгэхээр бодлого явж байгаа. Тэр бодлогын эсрэг бол бид маш хүчтэй аж үйлдвэрчлэлийн бодлогоос хөргүүлж тавьж тийм ээ. Монгол хүнийг сэтгэдэг, монгол хүнийг бүтээж чаддаг энэ төвшин рүү чирч аваачих хэрэгтэй байхгүй. Аж үйлдвэрийн сайд Эрдэнэт сэтгүүлчдэд мэдээлэл өгтөө. Аж үйлдвэрийн яам ерөөсө боловсруулах үйлдвэрлэлийн энэ салбарыг Монголд хөгжүүлэхэд анхаарнаа гэдэг зүйлийг л маш их онцолж ирсэн л доо. Тэгэхээр одоо би таны салбар дээр асуух гэдэг нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг Монгол улс байгуулахад мэдээж гадны улс орны туршлага, тусламж хэрэгтэй үстэй. Тийм. Энэ чиглэлүүдэд бусад улс оронтой харилцаа холбоо хэрэг байна. Энэ чиглэлээр бол бид бол нэлээд их ажлуудыг бол хийж гүйсэн. Маш их судалгааны ажлууд хийсэн. Өмнө нь бол энэ асуудал маань бас уулуурхай яам дээр явж исэн, өөр ус бус яамдуудаар ч явж исэн. Энэ асуудлыг бүгдийг манай яам дээр би дахиад судалгааны ажил үргэлжлүүлээд ямар ч үс ихний хэл нөржсөн тээзүү хийх боломжтой юм байна. Энэ тээзүүг өрсөн тээзүү хийж энэний дараагаар бол дараачийн наривчсан тээзүү, дараачийн зураг төслийн ажил ингээд цаашаа хөрөнгө оруулалтын тендер ингээд явах хэрэгтэй. Тэгэхдээ энэ дээр бол газрын тосны салбар нэлээд эртээр үс хөгжсөн. Технологи бол маш өндөр түвшинд хөгжсөн байж байгаа. Тэгэхээр технологиг бид зөв нутагшуулах, ямар технологиг сонгох вэ? Энэ дээр бол Европын одоо Франц, Америкийн, Английн компаниуд бол өндөр лицензийг бол эзэмшдэг, технологийн лицензийг эзэмшдэг. Тэгэхээр энэ компаниудыг бид нэр судалгаа хийж байгаа. Эднэртэй хамтарч ажиллах ажлыг бол нэлээд явуулсан. Сайн манай одоо өрсөлдөн тээзүүний шалгуултан дээр бол бас гадаадын компаниуд оролцсон компаниудыг харахад бол одоо Английн компани, Францын компани,
Унгарын компани, Америкийн компани, Хятадын компани гэдэг, Оросын компани гэдэг бүх компаниуд бол оролцож байна. Энэ нэлээд дэлхийд нэр хүндтэй компаниуд бас санал өгж ирсэн. Эдгээр бол бас маш өндөр хэмжээний технологи эзэмшдэг, өөрөө патентын эзэмшдэг ийм компаниуд байж байгаа. Тэгэхээр бол энэ ч гэсэн томоохон компаниуд бол Монголын газар нутгийн салбарыг бас сонирхож байна гэж бид харж байгаа. Аха. За баярлалаа. Бидний ярилцах цаг өндөрлөж байна. Тэгэхээр бид гурван ярилцлага маш өргөн хүрээг хамарсан ийм ярилцлага болсон бахаа гэж бодож байна. Та бүхнийг бидний урилгыг хүлээж авч студид ирсэнд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ туцчин ярилцлагын цаг энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэд уулзъя.